Эрхэм мөндөд үзэгчид та бүхэнд энэ орой минь төргий бүхий алдар нэвтрүүлгийн маань ээлж зочноор Өвөр Монголын өөртөө цохорны Чилэн гол аймгийн Дуут нуур сумын харьяат за Өвөр Монголын Бат итгэл давраг Төмөр ахмагаа бас одоо урьж авчирсан байна. За сайхан үлдэж гинүү та. Сайн байна. Сайхан үлдэж За. байна. За ингээд Төмөр аврагтайгаа уулзсных Өвөр Монголын одоо бүх өөрийнх нь одоо бас барилдаж явсан он цаг Өвөр Монголын алдарт бүхчүүдийн талаар одоо сайхан яриа хөвдөө өрнүүлнэ. За та одоо ер нь анх хэдэн настай бүхэд хөл тавь барилдаж эхлэв. Энэ талаар одоо манай үзэгчид сонирхуулаач. За би бол 1986 7 оноос эхэлж одоо бүр хөдөөгөөс барилсан. Яг л одоо би бүр хөдөө жирийн одоо малчны хүүхэд. Одоо хөдөө байж яснасаа мал тоглоонаа танаталж жагаад ингээд Монгол бүх гэдэг юмыг сонирхож 1989 оноос эхэлж одоо бүх юм бэлтгэл эхэлж сууж ирсэн. Та 89 он гэдэг чинь 18-тай ер нь барилдаж эхэлсэн гэсэн үг үү? Тий, 89 онд 19-тай байсан тий. Тэгээд одоо тэр жилдээ одоо манайхан бол одоо тэр чинь бүх юм боловсрол тэр гошуун төвд байжсэн. Одоо манай зүүжмчин гошуунаа гошуун төвд одоо гошуу боловсролын одоо боловсролын бэлтгэл сургаач одоо манай Баатар багшиж би тэрнээ дөрөд анх одоо шивэлж очижсэн. Өвөр Монгол бүхийн одоо барилдаан товруутай юм ширэн одоо зодогтой за их сайхан одоо туушуу юм сүртэй юм их гоё өмдтөө тэгээд ин зангаатай одоо барилж байгаагаар бол манай үзэгчид зөндөө харсан бас их сайн мэднэ. Та одоо тэр Өвөр Монгол бүх ганц одоо тэр одоо зангаат бүхөөс гадна шалбуур бүх гээд байна тий толиод бүх гээд байна. Элсэн дээр одоо эндээ уяатай бас барилддаг бүх байна. Өвөр Монгол оронд байгаа бүхий барилдааны төрлүүдийн талаар бас яриач. За ерөнхийдөө бол манай Өвөр Монголд бол одоо манай Өвөр Монгол чи 9 аймагтай. За 9 аймагт одоо бол нийтэм одоо барил төгөөмөл барилж байгаа бол одоо манай сүүлийн үеийн шөрөн жодохтой одоо ингээ жангаатай бүх бол нийтэм барилж байна. Гэвч одоо энэ төр манай Холбоор аймгийн одоо барахчуудын барилддаг толиот бөхгөл доороо одоо том өмсөд дэвэ шаванч онтон гэж жодгоо болоод барилдаанаараа мөр ойрлцоо адилхан. За чигвэл манай Ордос нутгаар барилддаг элсэн дээр барилддаг. Одоо бид ингээ дөр үед жоох хөөхт байхдаа би чинь жодог модог ховор байхад хөдөө мөдө хонд явж байгаа л бүсөө яад барилддаг шүү дээ. Яг тэр одоо тэр тойронд л байнг боддیں۔ Тэр юм бол орцсын одоо бүс бүх гэж хэлдэг. За чигвэл бүр баруун хил хажгаар орноор барилдаг ашаа нутгаар бол элсэн дээр одоо ингээ нүрийн бүтөөгөөд шалгуур өгөх гэдэг. За тэр мөн хайж яачих нь адилхан. Гэтэл одоо эхэлж барилахыг сөгдөж эхэлдэг. Доороос одоо солонгос өгшүү янаасаа барьж эхэлдэг. Тэр бас тэр нутгаас л үүсэлттэй ч юм уу. Ер нь бол Монгол бүхтэйгээ нь ойрлож байгаа. Чигсэн байтлаа нь одоо бас Монгол бүхтэйгээ чог орж барилдахгүй. Толиод бүхэн бол одоо Холбоорын бүхэн бол толиод бүхэн бол манай жангаат бүхтэйгээ бол адилхан. Барилдаанаас адилхан. Найр наадам одоо 500 болно уу? 128 болно уу? Бүгд одоо ороод барилддаг. Нөгөө хоёр бүхэн бол орон нутгаа нь бүсэд бүхгээд 164 барилж болж одоо гажар орно уламжлагдаад хашааныхан бол тэр шалгуур нь барилж байна. Тэр тусдаа тэндэн барилт. Үндэстэн бас яснуудын онцлог одоо яг бүхий төрлүүд байна тий. Жиш та чинь бүр өдөр одоо Монгол үндэстэн гэдэг бол учраас дотор нь ястан гэдэг зөндөө байна. Яснаар юм уу одоо гажар орноор онцлогдоод тэгээд хадгалагчсан жир байхгүй. Гэтэл одоо ерөнхийдөө бол их талдаа бол Монгол бүх гэсэн үг. Монгол бүхний салбар нэг жир нэг талаар хөгжөөд төвөнд бол чадаагүй тэр хэмжээнд л байнг ойлгож байна. Таныг бас энэ Өвөр Монгол бүхийн аваргаас гадна одоо дундад маягийн бүхий уралдаан тэмцээнд хэдэн килограмм яаж орж энэ талаараа бас сонирхолтой. Дунд маягийн бүх гэдэг бол одоо танайхаар бол саамжууд ашиг ийм анч юутай анчтай ингээд барилддаг. Мөн 3 минутаар барилддаг, 5 минутаар барилддаг. За бас торгуул байна. Гар хөрлөл ойчлоо. Гэж хөлдөж болдог. Энэ бол манай бүх гитар барилдаг одоо тэмцээн байдیں۔ Тийм барилдаанд би одоо ч юм өврөөр шигшээ багт байсан. Өвөр мөдөө шигшээ баг гэдэг юм уу? Одоо можуудын шигшээ баг
ингээ бүжгүнд байсан. Би 92 онд одоо Өвөр Монголын шгшээ багт байж байгаад 94 оны сүүлд уусаад байна. Хэдэн килограммд барилж байсан? Би хамаг төрлөө 74 барилжсэн. 74 би бас бага байсан байх шүү дээ. Тэ жингээр бол бас. Тийм шүү дээ бага. Одоо би метр 72 л биш дээ шүү дээ. Ер нь бол Өвөр Монголд бас нэлээд олон очиж барилж исэн л та би. За. Тэгээд олон ч хүнийг одоо бас барилдахыг харж исэн. Тэгээд таныг бас сүүлийн тэр 2009 10 11 оны үед нэг барилдааны чинь бас харж илаа. Ийд одоо залуудаа бас барилж явах үе чинь бичлэг энтийг үзэж исэн. Та бол бас ер нь манайхаар бол нэг Сүхбаатар аврах нэлээд тийм уран барилдаантай бас ийм одоо нэлээд тийм ноцодлогоо сайтай ийм бүх байсан байл нь шүү дээ. Одоо би өөрөө бол 74 кг барилж байгаа. За нэг 2хан жил барилж юу. 1 жил барилдаа дахиад 82 болсон. Тэгээ ирлүү сүүлдээ гасах ч уу, цагаас сүүлдээ нэмэх ч уу. Ер нь гасахчууд л олон барилдсан. Гасах 100 кг. Тий. Та одоо Өвөр Монгол бөхөөр энэ одоо авраг нэр энэ Бат Итгэлт авраг гэдэг нэрийг ер нь ард түмнээс одоо хэдийн үед авсан бэ? Энэ 1997 онд Өвөр Монголын 50 жилийн их барилдаан болсон. 50 жилийн тэмдэглэх. Тэн дээр одоо Монгол бүхийн одоо чал болох гэдэг намайг Бат Итгэлт аврах гэж одоо Өвөр Монголын өөртөө жагсаар нь одоо бие тамирын зөвлөлөөс. Тий. Өгсөн. Тий өгсөн. Та тэр наадад төрүүлсэн юм. Би тэнгүү би 4 төрсөн. 4 төлсөн. 4 төрсөн. Ямар бүх төрүүлж? Шолонгох гошуунай жахар нутгатай хадаа гэж бага хадаа гэж тэр төрүүлсэн. Хадаа авраг гэхээр манай үзэгчид одоо хүмүүс их сайн санаж байгаа нэг юм сахалтай их гоё юм өргөн шанаатай тийм эртний нэг баатар шиг юм дүртэй бас хадаа гэдэг яг таны үеийн. Тэр манай үе манай яг жуун бараан сумны. Саяны дээр 50 жил төрүүлсэн хүн хадаа гэдэг хүн бол өөр хүн байна. Мөн Шилэнгол аймгийн Шолонгох гошуунай жахар нутгийн бүх. Тэрс манай Өвөр Монголын гатад бүхийн шигшээ багт байсан. 74 82-д эрд барилддаг бага хадаа гэдэг. Тантай уулзсных одоо танаар бас олон зүйлийг бас асуунда. Тэгээд Өвөр Монголд 2048 бүх барилдаж анх нөгөө Гиннесийн номд одоо бүртгүүлж баруун үзэмчөө шүү. Тэр ч одоо хэдэн он? 2004 он. 4 он эрт юм байна тий. Тий. Нэг дор яг нэг цагт 2048 бүх барилдаж байсан. Тий, нэг дор одоо 2048 бүх чинь баруун үзэмчийн гошуу одоо дэлхийн Гиннесийн номонд одоо бичүүлнэ гэж барилсан. Нэг ч хүн дутахгүй яг 2003 шаардлагатай тэр нь. 2048 бүхийн тоон хүрсэн байх хэрэгтэй. Нэгд. За хоёрд бол бүгдөө одоо ингээд өмд тоошоо гэж манай жодохтой байх. Бүрэн жодохтой. Тий. Гуравд бол жиргээр гарна гэж. Би харин тэрийг нөгөө танаас суугаад байгаа нь тэр 2048 бүх барилдсан гэх тэгэнгүүт чинь одоо хүмүүс пүүх нэгийн даваа баг хэдийн удаа явсан болоо гэд бодохоор гэтэл би тэрийг нөгөө өөрөө дараа нь бичлэгийг үзсэн чинь нэгийн даваа 30 минут ч хүрээгүй. Хүрээгүй. Одоо урдаа чи ингээд 2048 бүх 128 бүгд ингээд сайхан мөрлүүлсэн байхгүй. Тэгэл одоо бүгд урдаар хэлчихсэн. Нэг одоо хэнтэн гарнаал. Тэгэл яг шоунаас ч шүү дээ гараад барилдаад л ингээд намар нэг ингээд талд нэг юм олон тогруу ингээд явж идэг. Яг тэрний шиг ингээд гоё. Бүх найр одоо нэг эхлэхэд бүхийн ураа гэж их гоё явдаг тий. Яг тэрэн дээр одоо мөр дээр нэг ингэж гараа тавьж байгаа л ингээд урагшаа бүхчүүд ороод явж идэг. Бас тэрний уухаа урааг сонсох бас их гоё юм байна лээ. За үзэмчин нутаг гэдэг бол манайхаар бол одоо Аранга аймгийн Батцэнгэл гэх юм уу тий Увс аймгийн Тэс Булганы сайхан юм уу яг л одоо тийм бүхийн үлгий болсон ийм нутаг Өвөр Монголд бол Шилэнгол аймаг тэр дундаа одоо хоёр үзэмчин бол бүхийн одоо цөм голомт нутаг. Ер нь баг барилддаггүй гэж эрэхтэй хүнээс баг асуухааргүй хүн болгон барилдж идэг одоо ийм олон одоо алдартай бүхтэй ийм нутаг. Та одоо анх барилдаж эхэлж явах үеийн өөрийн ч одоо хамт барилдж ийсэн одоо үзэмчин нутгийнхаа алдарт одоо бүхчүүдээс яриач. Ер нь бол одоо манай Өвөр Монгол дотроо бол энэ одоо ширэн жодохтой бүх байна шүү дээ. Яг энэ бүхөөрөө бол одоо манай Шилэнгол аймагтаа бол одоо бас хоёр үзэмчин бол өмнөхөр бас алдартай бас энэ бүхөөрөө бол Өвөр монголчуудыг бол одоо Өвөр монголчуудынхаа нүүр шараа болж. Одоо дотроо одоо уламжлагдаж ирж байна. Энэ бол одоо хоёр үзэмчин бол ер нь бол өн бүхөөрөө бол
одоо шултар ингээ гайхамшигтай барилт. Ер нь бүхий бол гэсэн үг байхгүй. Тэгээд нийтэм бол бас барилднаа барилна. Одоо бол гэн илэнгөөд бүхгүй нутагч бүхтэй болж байна. Нийтэм барилж байна. Одоо бол ингээд дэлгэрээд Монгол бүх. Цагаан зан авраг гэдэг хүн таны арай л одоо өмнө үеийн бүх баха тий. Цагаан зан надаас түрүү юм бүх. Та бас ер нь завшаантаарч бас нэг барилдаж арай бас болохоор өмнө бас нэг барилдаж исэн тийм юу байх уу? Байна. Би тэр одоо надаас бас нэг 6 ах юм байх. Оо. Тий одоо энэ Батардан аврагын тэр үе. 80 цагаан зан аврагч одоо 84, 85, 86 3 жил бол маш сайн барилдсан. Цөөхөн онсон. Биднийг одоо моноосыг барилдахад бол өөрөөсөө яг эдэнжийнх нь харьцсан байсан. Харимл болцсон. Харимл болцсон байсан. Би цагаан зан аврагтай таараад тэгэд хоёр гар энэ шуугийн нэр нь хараад байсан. Тэгж жагаад очиод барьж үтсэн байхгүй юу. За. Тэгсэн чинь энэ гарын шуу энэ гар бол бас л мондөг хүн билээ. Тэр гартаа ер нь их бяртаа хүн байсан. Тий гар сайтай ер нь. Чаргуундаа шидэлтэй. Одоо ингээд яг энэ цаг үед бас өвөр Монгол бүх их сайхан хөгжиж байна. Нэг одоо 10 жилийн өмнөхтөө 20 жилийн өмнөхтөө одоо харьцуулшгүй олон газар одоо бас бүх хөгжиж байна. Та бас энэ бүхий хөгжилд өөрөө бас хувь нэмэр оруулж явж байгаа. Бат Итгэлд клуб гэж өвөр Монгол орны одоо олон газараас залуучуудыг бас бүхий спортоор хичээллүүлж зөв одоо хүн болгож төлөвшүүлэх. За тэгээд бас энэ Монгол өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлэх ийм том одоо ажлыг хийж байгаа ийм хүний хувьд одоо энэ цаг үеийн ер нь өвөр Монгол бүхий хөгжлийг та юу гэж харж байна? Яг одоо бол манай өвөр Монгол бүх бол одоо бас нэг талаараа бол бас хөгжиж байна. Одоо найр наадам барилдаа нь бол одоо нийтэм одоо олон жоохон байгуулагдж байна. Энэ бас бөхчүүдийн байр шагнал бол сайжирж байна. Энэ нийтэм одоо бэлтгэл дасгал их одоо дэвжээ нийтэм одоо оширж байна. Хаач одоо аль оронж аль нутг руу сольж хийдэг. Энэ одоо тал нь бол маш сайн одоо угаас сайжирж байна. Гэвч одоо бас бөхчүүдийн одоо бие хараа бүдүүрж байна. Жин хүндэрж байна. Одоо харахад бол нийтэм бол улам сайхан харагдаж байна. Гэвч одоо яг одоо миний үдэлтээс үл бас бүхийн одоо нэг одоо жориг санаа юм уу бүх болох. За би нэг бүх бол яа гэдэг юм би нэг бүхэн ямар байдгаа гэдэг юм уу. Жишээлбэл одоо шив нэг дэсвэр хатуужил юм уу. За уран бүхийн талаа уран барилдаа юм уу. Ийм юм нь бас арай л одоо үгийнхэн сан гээгчих шиг. Бас одоо нийгмийн өгдөлтөд дагаад одоо бол ингээд төмөр өргөхөөр дамжаад бас яхан өөртөө төгжих шиг харагдаж байна. Ер нь бол би хөгжил ерөнхий хөгжлөөд дагаад бас нөгөө нэг барилдааны том агуулгаас нэлээ өөр голцоохон их тийм зөрж ингэж тэрвэрдэг лав барилддаг л тийм бас нэлээ өөрчлөлттэй болцсон юм уу гэмээр ингээ үзэж байхад бас харагдаж илээ те ер нь бол. Энэ бол яагаад яаж нэг бол уг нь бол 70-аад он ч юм уу 80-аад он манаас баг байхад бол жодог нь одоо ингээ бүр том байдаг. Баримаар барихад амар. Бүр барьцаа үг. Барьцаа үг. Одоо бол тийм бишээ бүр тэр үчин нэг хавийн жодог чөөхөн. Одоо нэг юу нэ байгуулгана ч юм уу одоо нэг спортын газар тоотож одоо тэр хийгээд тавьчихсан. Дэндээ тааруул өмсөн. Одоо бол нийгэм хөгжөөд одоо хүн өөрөө жодог явт. Тэгэхээр энэ юмнууд бүр ингээ гарах одоо баригдахгүйгээр ингээ нэг нуугаад биендээ тааруул ийцсэн. Ингээд одоо хий барилдаг, жадгай барилдаг нь баг багаар үесэд одоо жөрөх гээд юм уу, бүсдэх гээд юм уу тэр тал руу давж байгаа. Жирийн голын төгсөө Баянхуагийн Оюунбат гэдэг дуутын төмрөө гэл ер нь барьцанд их сайн бөхчөө та нар. Нэг ингээл барьчвал ер нь тэгэл ямар ч үний тэр талыг бол одоо номхруулаад зарим нэг өөр одоо дуусгаад ингэдэг. Энэ манай өжимчөнд бол ер нь бол одоо яг дөр үеийн бөхүүд бол манай үеэс дөр бидний үеэс том барьц сайн байсан. Ер нь одоо бүхэн гэдэг чинь урдаар хайлчих юм хийх биш. Ер нь хэлдэг шүү дээ барилдаг бүхийн барьт төшиг уралдах мөр уяа солигддог. Очид л барьж авах л нэг дугаар их урдаар торох юм бодно. Дараа нь тэр үнийг яаж эрхшээх юм бодно. Инглем бол манай өжимчин бөхчүүдийн бол ер нь бол барьж одоо сайн байсан. Дийш гэсэн чинь яг тэр үед нь барьчаарч юм сайн доорохгүй. Байжсэн. Тэгээс үүлд нь одоо дараагийн үед нь бол бид барьж сайн боллоо. Гэн одоо манай хоёр өжимд бол төгсөөгөр л баг өжимчин бүхийн барьж одоо хамаг сүлжих болж байна. Тэрнээс нааш бол одоо юу ингээд дэлгөөд ингээд
гараан тавиад л одоо жаахан барилдааны хөвөл өөрчлөгдөж байна одоо. Өвөр Монгол бүхийн одоо онцлог байдаг. Хөл нь хөлтөөгөө гар одоо гартайгаа барилддаг тий. Гараар бол хөлд хурж болдгоо. Одоо бол барилдааны цаг гэж байна. Өн Монгол хөлт бол ерөн бол одоо ингээд өөрчилж юм уу одоо ингээд яаж болохгүй 3 жил байна шүү дээ. Танихтай адил шүү дээ. Ерөнхийдөө Монгол бүхийн яг үндсэн амин чанар юу вэ гэвэл Монгол бүхөөлгүүдийг нь одоо спортоос жахан жайдуу. Ер нь соёлын юм уу амьдралын агуулга юм уу арим жилийн орш багтаацсан. Одоо үнэ дэсвэр даамгай. Ер нь Монгол бүхэл нэг л барилдаанаар нь хайж аягдах. Тэр бүр адил байна тий. Нөгөө нэг нь бол цагийн хажгаар байхгүй. Ингээд чаггүй барилдана. За нөгөө нэг нь бол ганцхан барьснаар хайж ясныг ойлгодог. Тэгэлээ нэ хэд хэдэн талаар ингээд гурван талаар ялгаатай байхгүй. Ингээл одоо сүүлийн үед бол 2003 оноо 4 оноос 5 оноос ч үү манайх одоо танихтай адилхан барьс сонгодог болсон. За тэгээд шилэн гол урдаар нь баг хэрэгжүүлж ягаад дахиад одоо юм тойрог дотор усан түлхэх. Цагираг түлхэх нь гэж. Тий. Ингээд ирсэн чинь одоо бөхчүүд барьс сунгаадснаас дараа цагираг түлхснээс дараа бөхчүүдийн бие томроод одоо барилдаан шаардлагадаггүй. Барилдах хаях энийг одоо барьж авах чухал биш юм байна. Хүн дөрмийнхаа дагуу ингээд одоо дүсгэн эсвэл одоо нуруугаар нь төвөрнө гэдэг ингээ энийг хүлээгээд бие хүндрүүлээд ингээд ийм ер нь бол ийм болж байгаа. Одоо энэ бол манай бүхэн багтууд ардууд бүгд мэдчихээн. Жаахан үжимрүү талдаа орж байна. Гэсэр бүхд юм чи яг л тэр одоо арва одоо үжигчүүд чи юу одоо ингээд хэдэн мянгаар суугаад ирж ингэдэг чинь мал унаага хаяад адлаа хаяад бүхий үжинэ гэдэг чинь шодрог маш сайн одоо уран барилдаанаас энерги бахархна. Тэгэл одоо хэдэн зуун жил хэдэн мянган жилээр нь монголчууд Монгол бүхэн үдэж шít. Тэгэл одоо тийм биш нэг юм дороод үжигчнэ гэдэг юм уу? Голоор нь тас бариулж байгаа аваа шít гэдэг үдчихсэн санаанд одоо хангамжуулаад байхгүй. Инглээ бол барьсан гусал гэж юу байхаа гэдэг. Ер нь цаашдаа одоо ингээ байгаад бол Монгол бүхэн барилдаан байх юм уу байхгүй байх юм уу? Бас асуудалтай болно. Барилдааны ур чадвар тийм зогсон хүлээлт үүсэх маягтай болж байна. Манайхын ч бас барь сонгоны дүрмээр нэг 20 жил барилдаад тэгээ 20 онд одоо өөрчлөгдсөн чинь тэрнээс хойш бас одоо энэ хурдтай барилдаанууд их олон болж байна. Нэг харагддаггүй байсан мехнүүд бас их олон одоо гарч ирж байна. Та энэ одоо зангиад бүхийн тэр зангааг ер нь яг ямар утга учиртай юм. Зарим хүмүүс бол энэ авраг цолтой бүхэд зангаа зүүдэх юм байна. За зангааны тэр олон юм цацаг бол одоо төрүүлсэн тоогоороо ингээд нэг нэгийг нэмээд явдаг юм байна гэл янз бүрийн одоо ойлголттой байдаг байхгүй. Энэ бол одоо ийм учир байна. Одоо монголчууд бас өнөө бүхий бол манай өвөр Монгол бүхий бол өжимчин бүх гэж ойлгодог. Бас ярьдаг тий. Заримуд нь одоо жангаат бүх гэж ярьдаг. Одоо манай өвөр Монголд бас өжимчин бүх гэж ярина, жангаат бүх гэж нэг хэсэг. Одоо ер нь жангаат бүх гэдэг нэрийдэл бол гажир авж байна. Гэтэл одоо яг бидний ойлгож байхаар бол тийм биш байхаа. Ягаад гэвэл энэ бол Монгол бүх. Монгол бүх л ер нь бол Монгол гэдэг үг бол Монгол үндэстнээ өмнө тодтохол үг. Гэтэл энэних нь бүх нь аль байл бол Монгол бүх. Нэг л хайж барилдаг, ганцхан байлаа шийдүүлдэг, чаггүй барилдаг. Энэ юмэр л Монгол бүхийн яг одоо бүх нэрийдэл нь бүрэлж гэж би ойлгож байна. Жингүү, цаггүй, ур чадвар, харилцаа адилгүй хүмүүстэй тэмцэлддгээр бүх юмар ижил. Энэ гурваараа. За, циклэн дотор гэнтхэн жангаад бөхөөл гэдэг чинь жишээлээ бод. Одоо ингэ жангаа гэдэг чинь манайханд бол уг нь 128-д 3 төрүүлсэн бөхөд. Одоо жангаа олгоно. Одоо засгийн газраас ч юм уу, одоо гэгэн хутагтаас ч юм олгож ийж. За энэ бол гошоос адилгууд ундаа. Зарим 5 төрүүлэгдэх ч юм уу. За ингээд явж ягаад сүүлдээд ирсэн энэ нь ошроод барилдааны аривтсан чинь нэг л 128 төрүүлдэг гарч ирээд л. Одоо ухгүй чарга өгөөдлөн. Нэгсэн жангаа бол оширсан. Бүх их барилдаа их болчихоо. Уул нь цөөхөн байсан. 85 он төр чинь бол нэг 500-аар бүхтэй нэр баг 10 жангаатан байсан. Одоо бол 500-аар баг 150 жангаатан байх ч юм уу. Ийм бол үгүй замраа болцсон зүйлүүд аривтаад барилдааны аривчсан баг. Тэгэхээр жангаад бөхөө олиг юм шиг. Энэ жангаагүй жишээлбэл 128 би 2 төрүүлсэн байж болно. Төрүүлээгүй одоо ингээд сайн барилддаг хүн байж болно. Энийг жангаад бөхөө жил болохгүй байхгүй. Энэ чинь Монгол бөх байхгүй. Жангаа гэдэг чи олгоод тэр хэмжээнд хүрсэн дараа бол жангаатай бол жангаа жүүсэн бол одоо танайхаар бол чолтой бүх шүү дээ. Одоо танайд Монгол улсд бол
Усын жаам, усын начин бол өн бол чолтой бөхөө. Тий. Гэвч чолгүй бүх байна. Тэрийг чолгүй бөхөөл тэр чинь бас Монгол бүх шүү дээ. Тэгээ манай бол жангаад бүх болоод Монгол бүхтэйг хоорондоо алдагдaltaй. Жангаад бүх бол өн бүхийн нэрэл биш. Тэр жангаа жүүс нь амжилттай үнийг сая жангаад ойлгож. Би сая таны хэлэх гээд байгааг яг одоо сая бол бүрэн гэж хэлж авч байлаа. Тий. Тэр зангаага бас ингээд айгүй сайхан дээдэлдэг юм билээ шүү дээ. Тусгай юм бааданд ингэж хийгээд. Тэгээ зангааны тэр урд байгаа товрон дээр Монгол бүх авраг гэж бичсэн. Зарим нь ингээд Монгол бүх гэж их гоё бичсэн байж. Ер нь өвөр Монгол бүхийг ингээ харахаар тийм нэг арслангийн шинжийг дүрсэлсэн болов гэмээр харагддаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Занга тэр магшил нөгөө дэвэд орж байгаа энтрийг харуул. Ер нь бол бас дээр үе ус тийм одоо юм сонсогддог шүү. Өвөр Монгол бүх бол асангаар одоо гадар хэлбэрийн одоо адилт хаасан гэж тэгж хэлдэг. Гэтэл жангааг бол жамд манай бол одоо амжилттай нэг хэмжээнд одоо таны Монгол улсаар бодвол одоо улсын баяр 5 давсан чол өгж шүү дээ. За таны чол гэдэг юуийг бол энэ хүнийг одоо амжилт 5 давсан чинь Монгол улсаас чолж ин тий. Одоо амжилтын илтгэж шүү дээ. Өвөр Монголд бол 128-д 3 төрөл бол жангаа олгож ин гэдэг мөн тэрийг тэрнээ одоо хэрэг төмжийг жангаагаар нь илтгэж гэсэн ойлгохтой. Тэгэхээр одоо тэр жангаад бүх жишээж болохгүй. Тэр бол Монгол бүх байна. Тэгвэл танай чол байна, манай жангаа байна. Цол гэд ярьсан дээр би бас танаас ахаад асууя гэж бодож байна. Одоо энэ өвөр Монгол бүх ингээд хаяа үзэж яхаар даян авраг, гайрд, харцгаа гэд ийм одоо ингээд цолттой тийм нэршилтэй ингээд залуучууд гарч ирж барилдаж байна. Энэ ард түмний дунд тийм аман одоо ард түмнээс өгсөн цол байдаг юм уу? Албан ёсны одоо барилдаа хийгээд хушуу засаг тэр тамирын товчоноос одоо өгсөн цол байдаг юм уу? Орон одоо хушуунда үйлчилдэг ийм цол байдаг юм уу? Та энэ талаар нэг. Ер нь бол ийм байж шүү. Ер нь бол одоо манай энэ өвөр Монгол энэ одоо ширэн жолохтой энэ бүх хөлөө одоо бараг 1666 онд одоо нэг хавлааны үед их барилдаан боллоо гэж. Тэгээд бол энэ дээр бол энэ жүүжмчин гошооны анжуу агсан бүх төрүүлж дааваргуулж 1024 болж. Тэр үед гэхэд энэ бол манай өвөр Монгол бүхт бол чол байсангүй. Тэгээд наан нь бол нэг хоёр ужимчин бүх дүүрэн жааныг бол одоо дүүрэн жаан гэж. Дахиад нэг улаан готолтой гомжоо жаан гэж одоо ийм хүн өгчүүд байж байна. Тэгэхээр энэ бол нэг зүгээр нь ардаас одоо энэ бүх бол жаан шиг барьтай тийм гэж одоо ярьсаар байж хагаад тийм нэг шиг яг албан ёсоор одоо олгосон чол олгосон бол ерөнхийдөө байхгүй. За сүүлд энэ 2003 он 5 оноос эхлээд одоо энэ Шилэнгол аймгийн одоо бүхий холбооноос одоо энэ Монголтой адилхан өвөр Монголд одоо энэ өвөр Монгол бүхчүүдэн чол олгоё гэдэг. Ингээд 10 хэдэн жил одоо аймгийн хөвчөнд чал өгсөөрөөд аслан өглөө аслан дахиад уруулаад авраг боллоо. Далайн авраг боллоо, даян авраг боллоо. Одоо аймгийн даян авраг гэсэн явж гин одоо. Одоо тэрүүн дахиад уруулвал аймгийн дархан авраг болох юм байна. За ингээд энэ бол бас яг бидний одоо үчгээр бол бас одоо таны бүхчүүдийн чалыг тэн дээр хөрвүүлээ тавьчихсантай адилхан юм байна. Энэ дээр одоо зүгээр миний хувийн бодол бол яг бид нар нөгөө уламжлагдаж ирсэн одоо өөрийн тэр бүхийн одоо ёс дэг жаяг гэж юм биш үү? Яагаад энийг ярьж ийн гэдэг нь нөгөө өвөр Монгол бүх маань ам авдгүй. Амалдгүй тий. Цаанаас нь ингээд шууд онолтыг тааруулдаг. Эсвэл ер нь дийлэнх олгохтой бас одоо их сайхан суглаагаар харгүй сайхан суглаагаар их барилддаг болж тий. Дээр нь одоо нөгөө өөрийн хошууд бас бүхий нэг юм тухайлсан арай өөр юм одоо дэгтэй ийм дүрмтэй учраас бол тийм нийтлэг цол бас яа тийм бол доо гэсэн. Ер нь бол цол олгох барилдаан гэж зохион байгуулаад цол өгж байгаа юм бол заавал тэр цол одоо дараа нь ингээд бас хэрэглэгдэх, эренбилэгдэх ч юм уу те ингээд байр байдал нь өөрчлөгдөх ч юм уу. Тийм юмд одоо ингээд дийлэнх олгохтой ашиглагдахгүй байгаа болохоор бас одоо зүгээр тийм үзүнж маягийн цол юм болов гэж харсан байхгүй. Чи одоо бол ер нь бол өвөр Монгол бүхий уламжлал бол юу шүү дээ. Амлалт гэж байхгүй. Тийм. Амлалт байхгүй. Өөрөөр одоо тулгалтаар барилдана. Тийм.
Тулгалт гэдэг оноолт 2 гэдэг чинь бас дундаа нь юутэй шүү. Таны оноолт гэдэг юу юм? Монгол бүхэн оноолт гэдэг чинь хамгийн одоо дархан аварга нь жүүнээвэл явж хамгийн одоо 128-д бүхэн бол нөгөө үнтэй ингэж он таар. Ингэж онохын оноолт гэнэ. Манай бол оноолт чинь тулгана ингээ харж агаад одоо энэ хүн таны тулгана уу? Ингээ одоо хинч байж болд ингээд ачаад өөрийн санаагаар онгодог юм тулгахдаг. Өжин мэдээд энийг юм бүхийн одоо уламжлалт тулгалдаг байхгүй. Оноо манай бол өрн бэлчгээд оноожих биш танихтай адилхан. Шууд бол ингээ эжин мэдээд оноо бүхийн тулгалт хийдэг. Энэ нь бол ингээд уламжлагдаад баг хэдэн 100 жил ирсэн. Энэ бас өөрөө том шалгуур юм да. За энэ одоо яаж үтсэн ч бас гайхалтай. Нэг бүхнийг хүмүүжүүлэх, жаргажуулах юм уу? За ааны яхан солмог хүнийг жаргийг одоо ааны унтаа тавьж хайжруулах ч юм уу? Эсвэл одоо гадны харийн бүхийг цай унтахгүй одоо тал уулын үжиж ягаад энэ хүн хайна тэр хүн хайна гэж яад нэг хүнээр ойчлох юм уу? Энэ бол ер нь бол ингээд гошоогоор ингээд ангаад нэгтэлж ягаад л ингээд дөр үеийн л тийм нэг үлэн одоо тухнаас уламжилж ирсэн. Манай бүгчүүдээс өвөр Монголд очиж барилдсан тохиолдол маш их юм байлээ. Ер нь бол 50-аад оны сүүлд очиж исэн юм байлээ. Бадамсрэж дугаа тэргүүтээ болсон. За дараа нь 80-аад оны дунд үед бас очиж исэн юм байлээ. За тэгээд 2000 он гарсан 90-ад оны сүүл үе, 2000-ад оны ихэнх үегээд бас их олон бүгчүүд очиж барилдаж исэн. За ингээд бас одоо манай бүгчүүдийг одоо өвөр Монголд авилчиж барилдуулах энэ зам мөрийг бас нэлээ эхлүүлсэн. Энд оролцсон хүмүүсийн нэг бол одоо тааштай. Тэгэхээр би сайхан талын 502 бүхэн барилдаа нэг таныг бас нэг дурсаад яриач. Өсгөө 2 зан начин цалтай очиж анх 502 бүхэн барилдаад төрүүлж мөнгөн бөөлттэй ширээ цагаат цул алтан медаль одоо шагналд авчихсан тий. Та яг дагуулж явж исэн тэр үе. 2007 он байхгүй. Тэр чинь Мөнх Баатар асан болсон жил байхаа. Тэгээ Мөнх Баатар үрсэн Содмонд орж аймаг асан байсан. Өсөө хоёр болгоны өсөө хоёр чинь начин байсан тий. Баасанд орчин бас начин байсан. Харцаг байсан. 5 6 он очсон юм аа. Тэр манай Шийдэн гол аймгийн баруун сунд гошууны сайхан тал очоод 5 6 болсон. Тэнд баг би өчигдөр баг Монгол бүхчүүд баг өвөр Монгол баг анхдагч 562. Тий. Би яг энийг тусаж ярьсан гэхээр манайхнаас очисон бүгчүүдээс хамгийн анхны хамгийн том наадам төрүүлсэн бол Булган аймгийн Бүрэг хангаас юм яриад улсын за Өсгөө 2 зам баггүй юу. Тэгээд тэр барилдаа тэр наадам их гоё наадам болсон. 30 жил үлээ. Одоо тэрийн жоохон марч. Юус ардын их наадам шүү. Гошууны ардын наадам гэж бол одоо маш одоо өргөнд 4 5 өдрийн 5 6 өрхтэй ардын наадам ч тэр чинь. Та ер нь тэгэхэд харж байгаад одоо энэ бүхийн барилдаа өвөр Монгол бүхийн барилдаанд ер нь тохирох юм байна даа гэж одоо сонгож санал тавьж авч явсан бүхчүүд баг тий. Ер нь бол би тэр үед хөнтэй суур жаантай бид нь ер нь бол өнгөөр дэвжээ мөвжээхэд манай бөхөр биднээ жодгоор одоо өөрөө сонирхолтой юм лээ. Залуу байхдаа. Тэгээ барилдан жоод тэв найр наадам болж яана гэхлээр явъя л гэсэн байхгүй. Тэгээ бид чаатал оролцож засгийн газар дээр найрчаад жаад нэг оруулъя гэдэг. Сайхан найр үчгэл сайхан өвөр монголчууд Монгол бүхчүүдийн барилдааны харт ортой шүү дээ. Тэгээд аваа явсан. 9 тавж төрүүлсэн. 9 тавж төрүүлээд 981-ийн шан. Төмөөгөр шануулсан шүү дээ. Мөнгөн бүлтэй ширээ цагаа дүүсэн тий. Тэрийг одоо би их сайн санаад байдгийг. Тэр барилдаанд бас их гоё барилдчих. Тий гоё барилдсан. Үнэхээр гоё барилдаж төрүүлжсэн. Өвзүр түрүүнд бат цүх аврагтай. Биш. Өвзүр түрүүнд баруун сундынх нь жалуу бүх. Дөрөв Бацүх аврагтай юм уу? Бацүх аврагтай 32 64 болов. Бацүх аврагтай барилдсан барилдааны шингээлтийг л их. Тий, суулаад ингээд хийсэн тий. Ер нь Санжаа дам баавар, Мөнхбаатар арслан, Содномдорж арслан, Гончиг дам гард Бүрөндөгс авраг гэдэл бас манай хөгчүүд Бүрвдавг арслан гэдээ бас олон очиж өвөр Монгол бөхөр одоо барилдсан. Ганбат арслан 2 дахь 512 бүгт нь 2010 онд төрүүлж исэн бас санагдчих тий. Тий 10 онд Солонгох гошуунд тэдний гошуу их наадмыг Ганбат төрүүлсэн тий. Улсын зам байхтаа. Тий зам багтаа. Дараа нь улсын наадамд тий дараа 9 тавж төрүүлж исэн. Тэгээд тэр 512 төрүүлэхдээ тантай хэдийн даванд таарч байлж исэн. Нотой 8 шөвгийн 8 таарч 8-тад үтсэн.
Тэр 9 даван дотор ер нь Гамбат Арслантай хамгийн удаа хамгийн сайн барилцсан таа гэсэн шүү дээ. Би одоо гамад асантай бол ер нь би бас одоо хүнд ярьж исэн шүү. Ягаад гэвэл би одоо Монголд улс Монголын бүхчүүдтэй ингээд зүгээр ингээд одоо жаал майл дэвжэн дээр барилж илаа. Өөр Монгол бүхчүүдтэй баг хэдэн үедээ барилж шүү дээ. Ер нь бол Гамбат Аслан шүү шидэлтэй юм таараагүй. Тэр нь ер нь бол гिचүү. Би нэг 30-аад минут 40 минут барилсан. Гар бол одоо бүр болроод ингээд одоо хоомохоо бүр баг сунах гайдлаа. Чээд баг сүүлийн 3 4 өдөр бүр болроод бүр амар болсон. Хамгаас л барилсан тий. Гэтэл хайсан гоо байчсан. Тэгэд чин Гамбат Арслан Баярбаатар аврагтаа таньтай бас өөр Монголын тэр үеийн бас хэдэн одоо үе төлөөлж исэн хамгийн одоо сайн бүхчүүдтэй дийлэнх олонхтой нь бас ер нь барилцсан тий. Тий. За одоо та ер нь энэ өвөр Монгол бүх хоёр одоо ингээд нийлээд ингээд хоорондоо бэлтгэл хийж штэ. За. Та бол одоо бас олон залуучуудыг өөрөө бэлдэж чинь одоо харилцан туршлага солилцож ингэж одоо бэлтгэл хийхийн ер нь үр ашиг юунд вэ? Та юу гэж харж байна? Би одоо юунд харж байгааг бол одоо Монголд бэлтгэл хийдэг бидний одоо ирээд хийж штэ өвөр Монгол. Яг бидний одоо хамгийн нааталны асуудал бол бид бол зүгээр Монголд ирээд бэлтгэл хийвэл өөрийн газраасаа одоо жэдун ажил мадлаа одоо арив юм саахгүй яг зорж байна. Зорж байна. Нөгөө талаараа Монголд одоо эдгэн умдааны талаар их сайн өрөөл мах өрөөл ногоо өрөөл одоо хоолож идэн. Энэ талаараа бас тамирчин өнгөд чи ер нь бол хөлсийг алдна энерги чухал. Энийг нөхөд төлжүүлэх юм бол хоо сайн хэрэгтэй амрал сайх маа. Энэ хоёр юм бол чухал байгаад. Яг урдаан байгуул ус гэж өөрийн газраа амар дийлэхгүй ажил найруулдаад ингээд яг тусгай хийж чадахгүй. Ингээ бидний нэгдэлгээр бол энэ асуудал. Хоёрдугаар асуудал юу вэ гэвэл манай одоо ингээд сүүлийн үед өвөр Монгол бүчүүд бол ингээ хий барилдахгүй болсон. Өдрөө төвөрж барилдах болсон. Тэгвэл бид одоо Монголын бүчүүдтэй барилдаа жолгоо жөрөөд ингээ шуудгнаар барилдвал одоо өвөр Монгол бүчээ уран ингээд босоо гожгор барилдана. Хөлн гардах барилдана. Тэгэхэд бол нурууны шатал юм уу? Нуруугаа ингээд хамгааллаар юм уу? Одоо бол бид бол яхаа өвөр Монгол бүхийн нийтэм одоо жах чиглэл нь бол төвөрөх гээл. Тэгвэл бид Монгол бүчүүдтэй төвөрлөдөө жөрөлдөд барилдвал манд бол маш сайн хүнтэй тор дийлнэ, хүнээ ядраа дийлнэ, өөрийгөө хамгаалж чадна. Хүндийн төв хадгалах хоёр давхар одоо барьсан зөрж барилдах чадварыг сайжрна гэж сайжирна тий. Тэр талдаа илүү. Одоо яг энэ цаг үед одоо хоёр үзэмжнээс олон сайхан залуучууд тодорч барилж байна. Тий. За яг таны одоо өөрийн нутаг зүү үзэмжнээс бол одоо таны шавнар одоо жиргээс эхлээд олон сайхан залуучууд бас Эрхэмсүлд жирэг гээд олон залуучууд бас гарч ирж барилж байна. Багбаярбаатар гэж их сайхан залуу бас гарч ирж барилж байна. Шуурхаа их гоё барилдаантай. За дээр нь та бас энэ бүр одоо ар хорчин улаан тэрээс бас хөлбөмбөрөөс олон залуучууд бэлдэж байна тий. Тий. Хөлбөмбөрийн алтан шагаа гэдэг чи одоо яг л бас таны шавнрын нэг тий. Тий. Одоо хөлбөмбөр нутагт бол бүх бас их мондөг хөгжсөн олон сайхан залуучууд барилж байна. Алтан шагаа өөрөө багш болсон байна. Багш ус одоо төр сачаал энтергээд залуу өөх. Алтан шагийн гарынхан шилжиж байгаа шавнар сайн гарч ирж одоо барилж байна тий. Тий. Та одоо яг харж байгаа ер нь ямар залуу вэ? Одоо наднан бол манай шавнар дотроос бол яг манай гошуун дотор юм бол Чайр Эрхэмсүлд Багбаярбаатар бол нэлээд барьсан одоо өвөр Монголд бол. Одоо энэ жил дахиад нэмэгдээд одоо бас ирж ийн одоо Хүрлбаатар гэж байна. Улгайн Хүрлбаатар, жижиг Хүрлбаатар бас сайн барилж байна. Дахиад одоо бол ер нь бол дөр одоо байж өндөр Төмөрбаатар гэдэг мэдж байгаа тий. Ганган төмрөө гэж алдартай хүн тий. Тэгээд чи уг нь манай Баярбаатар авраг дэвжидэр байж исэн шүү дээ. Тэгээд тэр бол одоо энэ удаас Монголд ирээд одоо хэдэнтэй хавар хамт бэлтгэл хийж байна. Одоо Төмөрбаатар энэ төр бол мэдээж одоо сайжирна шүү дээ. Төрсөн амт шүү дээ. Баруун үзэмчин зүүн үзэмчин хоёр ер нь хизээгээрээ бас хоорондоо бөхөөрөө нэлээд тийм өрсөлдөөнтэй тий. Энэ ер нь л өсөлтөг бахаа бөхөөр Монгол бүхчд яг үндсэн энэ одоо торж байгаа үлдэж байгаа юм чинь өсөлтөө нь хэдий сайн байх гэж хэдий сайн бох гараа шүү дээ. Тэгнь. Тэгээ өсөлтлөө тэр чи юм гардлаа. Өсөлтөө яг л үүч хүн байна.
Өсөлдөөнгөө бол байхгүй болчихсон чинь. Ер нь бас олон ахмад бүхчүүдтэй ярьж байхад ер нь тэрний одоо цаг үед зүү үзм чи арай нэг жоохон илэрхөх маягтай байсан. Дараа нь манайхнаас нэг энэ залуучууд гарч ирэх үед бас нэг арай хоёр талдаа бас өгөө аваатай явдаг байсан. Ер нь тэгэл бүх цаг үед ер нь дийлэнхтэй бол ер нь хаач очсон л одоо хоёр үзмчний бүхчүүд л гэж ингэж яригддаг. Тэгээ энэ онцлог нь юундаа байна гэсэн чинь бүхийн тэр нөгөө сургалт нь ингээд өөр гинэ. За энэ бол одоо бас нэг бүхтэй одоо ингээд байна гэдэг нутаг бол бас олон учир байна. Одоо жишээлбэл манай энэ хоёр үзмч юм бол бас нийтэм одоо ингээд жоохон хүн чөөхөн тархай батархай мал чаанаар голуулгацсан. Ер нь бол энэ нүүдэл соёлаас дэмий салаагүй. Ингээд хөдөөд одоо өссөн хүмүүс арим. Тэгэхээр их авьяас орхон мал унаатай мэдрэмж сайтай. Ингээд нэгд байна. Дахиад энэ бүх ардаар нь ингээд нийтэм ардууд нь бүхд их багтай, бүхий их ойлгоно. За одоо хүү төрлөөл бүх болгоё гэдэг шүү. Тэгэхээр ийм нөлөө байна. Тэр бол одоо яриангүй бүх нэг сайн бүх болгоод бол нэг урдталж одоо нэг сайн жилийн жишээ болж байна. За дараа нь өжимчин хоёр өжимчин гушуунаа бэлтгэл сараа бол нийтэм бол ерөн бол одоо тасалтахгүй. Ямар ч одоо гатуу цаг үед бүр сараага энэ бөхөөнийг бол өвлөд аваа ирсэн. Нэртэн наадам барилдаангүй чагж 10 жил болсон ч тэр барилдаанаа мань хонныхаа хажууд, готныхаа хажууд барилцаар байж байгаад ингээд уламтлаад аваад энэ талаа гөөсөнгүү. Инглем бол энэ юм бол босод гошуу юм уу өнөөс одоо яаж болсон ч одоо илүү энийг одоо хийх хүн, хөөдөлтөх хүн, ойлгохгүй хүн их олон байна. Би яагаад танаас ингэж суусан бэ гэхээр Өвөр Монгол бүхэд үзэмчин барьц гэж байна. Тэгээд үзэмчин гიშгэ энэ төргээд одоо нэг нэр шигтцэн юм мэрх техникүүд бас нэлээд байд юм байна. За тэгээд бусад энэ хошууны одоо эд ийм сайн барилж байгаа залуучууд хоёр үзэмчинд л очиж одоо ер нь өвлийн бэлтгэл одоо сорионд орох юм бол тэр зуны наадмууд одоо толгоо өвдөхгүй барилдах юм боломжтой болно гэсэн. Тийм бас одоо хүсэл сонирхол ихтэй байт юм байна. Тэгээд хараад ер нь ингэж бодсон байхгүй. Ер нь бол бас нэг тийм арай нэг өөр одоо тийм сургалтын арга барилтай жинхэнэ л одоо нэг тийм ирчүүд тэмцсэн, тэмцэлтэнтэй, өрсөлдөөнтэй. Тэгээ тэндээс нь ингэж одоо тухайн цаг үеийн шилдэг бүхчүүд төрдөг. Ийм газар нутаг юм байна гэж. Тийм. Ер нь бол хоёр үзэмчийн одоо ер нь бүхэд их хайртай тий. Тэгээ хайртай. Наадам дээр тэр нь одоо ер нь харагдчихийдэг. Настайчуу, залуучууд тэгэл. Тэгээ бүхийг ер нь бүгдийг нэг сайхан гоё үздэг. Тэгээ найр наадамд одоо очиод ингээ бидний юм энгийн хувцастай ингээ явж байхаар хүмүүс юм хамаг л одоо гоё Монгол ийм хувцастайгаа тий. Их сайхан одоо зүүсгэл гоё. Танаа өөрийн бас үндэс юуны үзэмчний бас хувцс гэж байна тий. Чи одоо би чи нэгэд айргаар гэрээсэн гарч ядлаа зүгээр ирсэн. Яг ундаа бидний одоо ингээд өжмчөө хувцс юм бол өөрөө жонтлагтай шүү дээ. Ингээд өмжөөр нь олно. Одоо энэ хаваас нь ойрхон. Гэн одоо сүүлийн энэ 20 жил бол манай энэ өжмчөө хувцс бол одоо нийтэм хүн өмсдөг бол. Нэг бол хувцс өмсөхгүй байсан чи одоо өмсдөг болчихно. Баяр маяраар одоо 90 жил өмсдөг болж байна. Дахиад энэ өжмчөө хувцсыг босод одоо гошуунууд бас их хэмжээгээр одоо өмсөд манай энэ өжмчөө хувцсыг одоо цаашаа хөгжиж явах юм уу, хөргөлж явах нь жилээс жил одоо аширч байна. Өөрөө онцлогтой сайхан. Хоноор бас галдартай нутаг. Тэгээ өжмчөө хонь одоо 13 хаврахтай. Илүү таны Монгол улсад зүү аймагуд л байдаг бах тий. Одоо 13 том юм билээ. Өжмчөө хонь том сүулттэй. Тэр хоноор алдартай манайхан бол. Сайхан тал нутаг байлээ тий. Тий, өжмчөө. Би чинь таныг дагаад бас хоёр үзэмчин шилийн гол анх одоо намайг 2009 онд тий. өвөл нэг дагуулж явж барилдаж ирсэн. 1 сарын 3-нд. Тэгээ би вагонд сууж явж байгаад та надад тэгсэн. Өсгөрөөдөө гадаа барилдсан шүү дээ. Тий. Тэгэхээр би за надаар тоглож байгаа байлгүүдээ л гэж бодоод яваад л. Тэгэл очиод өглөө 1 сарын 3-нд гадаа 30 юм гарцсан байсан. Тий. За гадаач барилдана гэж юу яах вэ гээд нөгөө танаа нэг дүүгэнд бид нар байсан нэг нацаггүй л хэмлээ. Залуу байсан. Нацаг үйл үү таны нэг дүүгэнд байсан. Тэндээс гараад нөгөө найрын талбар руу явж байхдаа заалан том уу гэдгсэн чи гадаа барилдсан шүү дээ тэгдгийг. Тэгэхэл үнэмсэн. За гадаа 30 юм гарцсан байдаг. Цаасан дээр яанаа л гэж бодлоо. Тэгэл очиод нэг гэрт ороод цай зуугаал хувцас байсан чи та нүцгэлээд.
бүр нүцэглээд. Тий одоо нэг өмсөд дээгүүр чинь очсон тий. Тэгээ зодгоо өмсөд үгүй та таарахгүй мүү гэдгсэн чи өө би ойр нүцгэлсэнгүй нэг сайхан нүцгэл чи гоё байдаг штеп. Ханаа том юм ууш тусахгүй зүгээр байдаг гэ. Тэгээ би таныг дуурайгаад нүцгэлэх гэснээр пүрвжээ би тэр жоохон айгаад харцаа. Боли гэд хоёлаа цамцаа өмсөд. Цамцан дээрээ зодгоо өмсөд. Ингээд одоо нэг бүхийн талбай руу явсан чинь хүмүүс оо өстө гой тэмээ унаад ирдсэн. Том гоё хурган дотортой дээлтэй мөнгө өвлийнэ. Тий мөнгө өвлийнэ. Тий. Ер нь бол одоо хуучин бас өвөл тэгж гадаа барилддаг уламжлал байв. Одоо байгаа юу? За та одоо сүүлд бас хизээ хамгийн сүүлд тэгж одоо нүцэглэв. Энэ талаар яриач та. Ер нь бол ужимчинд бол одоо өөр газрын мэдэхгүй байна. Манай ужимчинд бол байлаа гэсэн. Цагаан сарын шинийн 3-нд барилдаан гэж бас уулна гошуун төв дээр хийдэг гэсэн. Дахиад цагаан сарын 15-16-нд бас хийдэг гэсэн. Ер нь бол бас их олон бишээ чөөр барилж хийлээ гэсэн. Өвөлдөө чижгээс өвлийн одоо хөгжихэд агаад энэ одоо мөнгө өвөл гэдэг нь яах юм. Одоо өвлийн чиг нь ужимчийг одоо бадруулж жас мөснэ мөсөөр жасаар юм ий. Одоо 5 гашуун модон тэр тий. Дахиад өвлийн ховс өмнөр одоо хөгжөө сайхан дандаа үстэй. Ингээд нэг мөнгө өвлийн найр гэдэг. Энэ нь бол нэг одоо 20 жил болж байгаа. Ингээд одоо дамжаад барилдаа ихэд ховчос өнөр нь улам сайн хөгжөөд өвлийн ужимчин сайжраад барилдааны гадаа жоохон жасан дээр одоо барилддаг юм байж гисэн. Соёлын наадам, соёлын найр гэж бас их болд юм байна. Тий. Монгол соёлын, малчин соёлын, адуучин соёлын гэж тий. Тэгээд тэр яг тэр наадамдаа хүмүүс нь ингээд айгүй гоё зориод яг одоо тэр бүх юмаа бэлдээд зарим нь бол бүр унаа тэргээ хол тавиад морималаа унаад ингэж их гоё наадамд тимэлээ тэгээд наадам үзээд наадамд ороод явж байгаа тэрийг харахад бас их гоё одоо санагдчихэйдэг. За тантай уулзсных одоо Өвөр Монголын алдарт аварга Баярбаатар аваргын талаар та манай үзэгчдэд нэг сайхан ярьж өгөөч. Баярбаатарыг би бол одоо нэг үе бас хамт барилдаж ийсэн, бэлтгэл хийж ийсэн. Тэгээ олноос онцгой тийм олон авьяастай бүхийн ямар ч одоо төрлөөр барилдсан амжилт үзүүлэх боломжтой тийм өгөгдөл сайтай ийм бүх байна гэж хардаг байхгүй. Баярбаатар аварга бол ер нь бол 17-8 гэхэд л мэдгэжсэн ш. Одоо манаас үлэн дүүн та. Бас 8-9 дүүн. Бид нөө тэр үед одоо барилж байхад бол жоохон залуу байсан. Ер нь бол одоо буйштай уужим гар ууртай. Чад буй мэн антанда их аккортай буй ингээд одоо бүхийн яг нэг жогсолт бол маш сайн ингээд ийм залуу байжсэн. Тэгээ ер нь бол чанаасаа барилдахад барьж марчаар чим сайн биш. Гэтэл мөхийг сайн даадаг. Ер нь үлдэж барилддаг жоохн ингэж ийм байжсэн. Тэгээд одоо Баярбаатар аврагч чинь 19 настай болсон сомныхан 5 жорын барилдаанд 2-д орж ирсэн. Тэгээд өвжүүлж ирсэн тий. Тэгэл наашаа одоо гошууныхаа бүхэн бэлтгэл дээр одоо байгаад орж ирсэн. Явж бол 2002 он дээр гэхэд Баярбаатар аврагч одоо хэд болж ирсэн үү? 24-5. Тэгээд нод дээр одоо шавж ирж ирсэн. Тэгээд бид орол 2002 оноос бол 2004 он 5 он ажтарсан 2 жил илүү 3 жил их бэлтгэл дээр манай дэвжээ дээр хийсэн. Тэгээд бол ийгээд бол тасралтгүй одоо шидийн гол аймгийн төв дээр хийгээд. Тэгээд 2003 онд одоо Баярбаатар аврагч шидийн хотод 5 жороор анхтай 5 жоор авчихсан. Элэлт сумны 5 жоор. Тэгээд наашаа одоо ихснээр нь Баярбаатар бол наашаа бол одоо сайн барилцсан. Эхлээд бол Баярбаатар ярьдаг анаад багш одоо яад нэг 5 жоор авах вэ? 5 жоор төрүүлчихвэл Монгол охид одоо болчихно шүү гэж. За энэ бол нэг мөрөөдөл байсан юм л. Тэгээд тэр нь бол ботоод тэгээс үүлд нь одоо 1000 гаруй дөрөв. Энэ 3 авлаа шүү дээ. 3 үзүүлчихөө тий. Тэгээд 5 жорооч нь 7 төрүүлсэн болов. Тэгээд ер нь бол Баярбаатар аваргын ерөнхий амжилт бол одоо Өвөр Монголд автах шүү. Энэ бол одоо нэгд орно. Дахиад одоо Баярбаатарын онцлог бол бүхэн гэдэг бол одоо ер нь бол барилдаандаа мэл тэр жаамал ямар ч хүнийг яаж хайнаа гэж биш. Ямар ч үнтэй яаж барилдан тэр. Сайн үнийг шууд л одоо хавьул саяцхан тэр чинь. Гэвч ааныхаа шүүгэн таарсан ч мөн ингээ бараа удаддаг ч юм уу. Энэ бол тэр үнэ барилдаанд бол ер нь хүлээмжлэлтэй гिचэн тэгээд мөдрөм сайтай
Тэгээ барилдаанд яг одоо ямар ч үед бол жорох шаатай. Жөрөхтэй ш одоо ер нь хурн холжин гэж байхгүй. Үжээд л юу л юу. За аашаа гаргалсан ч тэр харамсахгүй дараагийн нэр байна л гэсэн шүү. Ер нь бол тэр нэг Монгол бүхий ингээд мохошгүй ингээд дараахан бодохгүй давчихгүй нэг өнөөдрийн найрдаа хурахдахгүй дараа юм байна аав ааж. Тэгсээр Баярбаатар очиод явж байгаад мундаг боллоо шүү дээ. Баярбаатар аваргын галбир хийж төрөх. За бас хадаа аваргын галбир хийж төрөх гэд бас нэг тийм өвөрмөцтэй яг юм нэг цаанаасаа л нэг энэ хүн гэрн хаанаас нь ч харсан нэг тийм бүхэл одоо байхаар хүн байна даа гэж харахаар тийм онцлогтой. Энэ домог одоо яриа юм уу? Ер нь бол яг байсан тийм бодит түүх юм уу? Дүүрэн зан гэдэг хүний талаар. Дүүрэн жаан гэдэг хүн бол яг бодит хүн. Яг одоо бол манай энэ одоогийн бол жүүчин гошууны. Одоо тэр манай дуутнаар сум гэ манай сумны баянтаг бараагаад дүүрэн жааны аваа гэж байт. Багийнхан тахдаг аваа. Жөөн хүн бол 1800 гаруй оны сүүлчид байсан. Тэгээ 1900 оны 2 онд одоо жөөд энэ хүн бол нэг сайн бүх байсан. Жөөд одоо домогтой өөр гошуундуулж барилдаад. Тэр үед мэдээж одоогийн эдлийн барилдаан байхгүй чимээ нөтрүүлэг байх. Тэгэхээр маш сайн одоо цуутай барилдаад ардын томд дүүрэн жаан одоо өжимчин бүх дүүрэн жаансан дуунд гарсан шүү дээ. Үдшээр гардаг үүрийн цалмын өндөр тэнгэртэй мандаад байна. Үзэмчин гошууны дүүрэн зан чинь үзүүрэл төрүүлээд барилдаад байна гэсэн үг тийм дуу юм байна. Дүүрэн зан гэж нэртэй хүмүүс бас их байдаг юм байна тий. Тий дүүрэн зан гэж байна тий. Та ер нь анхлан бас хэдэн онд Улаанбаатар дээр Монголын бүхий өргөнд бас та Монгол үндэсний бүхөөр бас барилдаж ийсэн тий. Тий би хамаг анхудаа чинь би юу шүү. Өвөр Монголын шигшэд байхад бид нар жоох хөвгт байсан. 74-д барилдаж байгаа нэг тэмцээнд дуусаад л нааш нь хог хотоос Улаанбаатар бид 8 бүх ирж ирсэн. Одоо тэр том жагаан жаан баг бөхөөд сайн барилдаг шүү дээ. Тий баруун үзэмжний баг бөхөө. Манай одоо сая ялдаг хатаа сүүс уйлд авраг. За манай чи ингээд 8 бөхөө ирж ирсэн. Ирээд энэ спортын ордны авч хатал тэр үед одоо сайн мэдхгүй баг байсан. Сооцсон. 93 онд ирээд. Үгүй зөв. Тий. Ирээд 7-8-аар ботсон байхаа. Сэлэнг аймгийн Хаврын баярт одоо Сэлэнг аймгийн Баянгол суманд бас хоёр одоо аймгийн харилцаагаар ирээд манай бүхөөр барилдаад тэгээд тэр ирсэн бүхчүүд дотор бас таныг их сайн барилдаж хадаа аврагтай өвзүр түрүүнд үлдэж исэн гэж бас нэг яриа байт юм. Үгүй. Бүр зураг бас байна. Хадбатар авраг уу? Үгүй та эдийн тэнд барилдаж исэн гэсэн шүү. Одоо ингээд ам руу Сэлэнг рүү явж ам дээр нэг сум байсан байна. Тий Баянгол сум тэр сум дээр л улсын. Том ямар барилдааны мэдэхгүй 128 бохирцсан. Одоо таны Монголын үндэсний бүх. Тэр үеийн битэн 74-д орж исэн би нэг жигмийн гасаад яг тэр үед нэг 80 кил байсан ба. Тэр үед залуу байсан. Чой барилдаад манайхан босдод нь 2 давсан байна, 1 давсан байна. Тэгээ холдуулаад л очоод байсан. Одоо манай сая хэлдэг удуун чагаан жаан тэр чинь бас сайхан болов. Тий аймгийн арслан. Тэгээд холдуулаад очсон тий. Хадаа нь 2 давсан, том мантаг гээд 2 давсан. Тэгээ би 4-д үлдсэн. 128 4-д ч хөд давж байгаа. 5 давсан. Тий 5 давсан юм зэрэг. Шөвгөн 4-д үлдэж ирсэн. Тэр наадамд Хадбаатар авраг барилдаж ирсэн юм. Үгүй Хадбаатар авраг тэр наадамд бүр том биштэй хүн бид одоо гайхаж ирсэн. Үзэж ирсэн. Тий том дойл дээрээ суудсан. Бид жорог морг авах. Тийм билээ. Тий. Тэр барилдаанд Мижид орд начин гэдэг Монгол улсын. Тэр аймгийн завхан сан. Нөгөө нэг нь сайн болж болохгүй байна. Нэг бүх 2 дорсон. Би тэр Мижид оржод 3-д 4-д хараад би тэр чинь байр сонголын давхар шуудаг шүү. Тэгээд давхар шуудаг жөрсөр гэдэг нэг удаа дээш өргөгдөд тэн би очиж. Сэлэнг аймгийн Хаврын баярын барилдаан гэж. 8-д чинь нэг амар жаргал начин. Амар жаргал гэдэг намайг амлсан шүү дээ. За. Том биш дээ. Тий өндөр. Чи намайг 8-д амлсан. Тэгээд энтэй олон их удаан барилцсан. Чигээр давхар шуудган дээр өрөөд намайг мордо тавихад ингээд хоостуулаад. Би тэр зургийг л хийд үзсэн. Тэгээ Хаврын баяр гэдгийг нь бол мэдээд байгаа. Тэгээ Хадбаатар авраг дээлттэй малгайтай та хэдийн гол давхуулсан зургийг хараад зарим хүмүүсээр асуухаар хад авраг төрүүлээ таныг үзүүлж ийсэн гэдэг. Зарим нь болохоор
яг тэр барилдаан дээр бас хажууд нь цуг өвөр Монгол бүхий үзүүлэх барилдаан гарч ийсэн гэж бас нэг яриа. Тэр нь үжүүлэг барилдаан зүгээр барилдсан зүгээр нэг өвөр Монгол бүх юм өмсөд нэг үжүүлж дөрөн бүхэл хөдөн бүхэл гэдэг. Тэгээд дундаа иймэрхэн байдаг гэдэг ингээд тэгсээ тий. Одоо бол манай төрийн их баяр наадам Монгол туурхнууд бол ирж одоо барилдах чөлөөтэй болсон. 22 онд 1024 бүх барилдахад хөлбөмбөөрөөс бас бүхчүүд ирдсэн барилдаж ийсэн. Одоо өвөр Монгол бүхчүүдэд манай улсын баяр наадамд одоо ирж барилдах сонирхол хэр байна? Манай бүхийг ер нь хэр сонирхож байна? Ер нь бол одоо бол уулын чинь Монголын улсын баяр дан өвөр Монгол бүх юм уу яад оруулна уу гэсэн сүүлийн яг баяр наадмын хуулаар бол гадаад одоо өвөр монголчууд Монгол туурхтан хүчтэй орж болно гэж батлагцсан тий. Ер нь бол одоо бас бид бодож ишээ одоо. Одоо ер нь жалуу шүү биштэй үний бэлдүүд одоо яг улсын чол авах байхад нэг сумын жаан ч юм уу. Одоо яг сайн бол аймгийн асан ч юм уу. Одоо боломж байна маа гэж бодож байна. Ер нь бол шааштай тэгж хийгсэн санаа бол байж байгаа. ID гээд Тува залуу Баганга дүүргийн баяр наадамд үзүүлээд аймгийн зам болсон. Улсын баяр наадамд ирж барилдсан. Тэр залуу бол би ер нь улсын цол авах одоо зорилготой. Эхлээд аймгийн цол аваад хийгээд тэгээ Багнуурт үзүүлсэн юм бэл. Өнгөрсөн жил улсын наадамд барилдаад 2-ын даваанд бас өвдөг шороодсон баха. Ер нь бол улсын баяр наадмаар бол олон ирж барилдаж байгаа бүрээд Тувагийн мөхчүүд. Одоо ингээд та бүхэн манд сүрээд ирвэл сонирхолтой бас гоё болно. Өвөр Монгол одоо энэ цаг үед бас өмнөх цаг үед чинь дэлхийд бас одоо чөлөөд жудаа бүхөөр амжилттай сайн сонгомол бүхөөр амжилттай сайн барилж ирсэн бүхчүүд бас олон байд юм байл шүү дээ. Тий, байна бай. Сонгомлын заяа Багнаа гэж байна тий. Жудаагийн Отгонбаатар одоо чөлөөтөөр их сайн барилж байгаа нөгөө бүх эрдэнэ гэж залуучууд. Өөр ер нь ямар бүхчүүд вэ? Та энэ талаар бас ярьж өгөөч. Өвөр Монголын уу? Тий. Өвөр Монголын одоо дэжхийн бөхөр бол одоо дөр үеийн гомны аврах чөлөөт юм. Өөр сайн бөх байлаа гэсэн. Тэгээд өлжи аврах гэж жуудагийн ичин гэж манай жүүж өмчнөттэй. Чи 84 он олимпиад орсон байгаа. 81 он ч болов. 84 он өвөр Монголын анх тач олимпиад орсон. Одоо сүүлийн үед Нотхонбаатар аврал одоо жуудаагаар олимпиад орсон. Одоо манай Өкаттай бол одоо гараа өрөх байхгүй шүү дээ. Зөндөө төрсөн. Нотхонбаатар дараа чинь Өрхөн Баат гэдэг болсон. Одоо 90 кг барилж байгаа юм уу? Сөндийн тий. Тэр чинь бөхөрдөн зүүн чөлөөт их. Ер нь бол манай өвөр монголчууд бол яг өхөө гаттайхан донд бол ус чөлөөчүүд сайн барилнаа. Нийтэм одоо ер нь яг одоо дэлхийд гарч байгаа одоо хөнгээд бас чөөж барилдаанаар хэн хурцаа хандэр гэдэг. Жижиг сонгомл өхөө. Сонгомлын тий. Тэдэн дөрөв сайн байсан. Олимпийн 4-д орж юу гэдэг. Саяны олимпиад. Бүр дээр үе. Одоо боржээр гарцсан. Сонгомл бүх юм бас заяа гээд Аз ТV аврах төрүүлж заяа салдартай бүх байна. Одоо бол бас жудоогоор бас сайн залуучууд зөндөө байна тий. Зөндөө байж. Сайн жаргал. Тий сайн жаргал тий. 74 кг-д дэлхийн аврагт шагналд барьж орж ирсэн. Цэргийн дэлхийн авраг. Өмнө шидийн гол их тий. Тий. Энэ жолоо чи шидийн гол зүгээр холбомбороос жолоо шүү. Холбомборын дээр үе манай үеийн дээр Батмүг гэж. Тэр сайн усад одоо баг сайн барилж байгаа сүүл одоо олон шавнар чөлөөт нь бол хөгжүүлж штэ. Тэгээд алтаа очор багш чөлөөт. Тэднүүд л одоо байрны багш байна тий. Алтаа очор нутх нь байрн тий. Тий. Өндөр том. Өндөр том тий. Баруун үзэмчний баг бөхөө гэд. Тий баг үзэгчд бас хүмүүс хэрдэг юм байна. Би бас яг барилж яахыг үзэж өнгөрсөнгүү л дээ. Тэгтээ ер нь барилдааны ингээд сонсохоор бас их уран барилдаантай их гоё барилддаг бүх байсан. Өхөө ахвал баг хөөж одоо яг манаас усны хөт ахаа. Уруу муруу баг. Тэр хүн бол ерөн бол яг бөхгөө төрцөн. Дэв барьж байхгүй. Зүгээр л хүжүүгээ алгадаад л хийн бас тэр юм бүх чинь хөлдөж болдог шүү дээ гэдэг. Тэр бүх шигшээд байсан. Ерөн бол одоо гайхамшигтай байл. Хул гаруул тэмчүү. Харахад бие жижиг байна. Бариад авахд шатлгүй санагдана. Гэвч барилдахын шатал гардаг. Яг бие дагаад энэ юм нэг бүхнээ л онцлог байхгүй. Ерөнхий кохка гэж ингэж шатал гаргах болохгүй. Ер нь дагаад л нөө хол бол одоо хол адуу шүү.
Тийм одоо Та бас эд залуу үед нь барилдчихв. яг эд үед бид бас яхан нас жөрнө. Яг эхлээд бид олохгүй яагаад ч олохгүй. Тийм байсан. Барилд хэвээ олохгүй. Сүүл дөрөв бид яг одоо божгаа болоод ирэхэд дөрүүлж яхан харж гин. Тэгээд ирэхэд бас нэг барилд ам жахаар андам болсон. Яг одоо бүхийнхэн шантц юм уу бид бол ер нь бол бөхөө бидээс хамаагүй л бүх. Сайн бүх. Одоо танай Монголд бодвол одоо би ингээд үжээд бол зохиот аврахтай л ер нь бол ойрлцоо ийм бүх байсан. Одоо та үндэсний бүхий бол сайн үзэж байгаа. Энэ одоо сайн барилж байгаа энэ залуучуудыг бол бас бүгдийг нь одоо таньж байгаа. Барилдааных нь ур чадвар, онцлог одоо бүгдийг нь ингээд харж байгаа. Ер нь таны одоо гойд анхаарлыг татж байгаа энэ цаг үе сайн барилж байгаа ямар залуу байна? Одоо яг энэ сүүлийн энэ хэдэн жилийнхээ бол бас би бас үжин гэтлээ сүүлийн үед бас барилдаа нэг их олон үжээгүй. Тэгэл бас сайн болох гоё залуучууд харагдаж байна. Гэж одоо манаас дарааш одоо энэ Санжи Дамбал ч одоо нэлээд дараа үе шүү дээ. Одоо бас нэлээд хоочирч байгаа тий. Санжи Дамбал зүгээр шинэгүй бол бас мөхөө өргөнд бид одоо хэдэн хоног харж яхад мөхөө өргөд байлаа. 7 жалгуулаа төрүүлж ирсэн шүү дээ. Тэр бол бас нэлээд гайхамшигтай байж ирсэн. Одоо сүүлийн үеийн залуучууд бол нийгэмд бол танайх бол сайн барилж байна. Одоо ч ер нь бол одоо энэ сайн барилдана гэдэг чинь бид энэ яг хэн сайн байлаа тэгнэ ингэ хэлэхэд хэцүү. Одоо энэ хүн өөрөөс нь хөрж үтгэлтэй байна уу? Бүхийн төлөө хөр одоо хөдөлмөрлж гин үү? Үжил санаа тань дээр дохтуртай байна уу? Ямар ч чагд одоо би нэг хийхгүй нэг хэмжээнд хүрнэ гэсэн тэр үнэл зорилго. За дараа нь тэрийг одоо бэлдэж байгаа ямар багш байна? Ийм юмээс шалтгаалдаг. Тэгээс яг одоо зүгээр тэр төрөлт ингэнэ гэдэг хэлэхэд бас хэцүү тий. Тэр бол одоо харж байгаа та бол олон залуучууд байна. Зүгээр хин одоо сайн бэлтгэл хийж чин үн сэтгэлээр одоо бүхтөө зүтгэсэн хүн болгонд л одоо боломж байгаа штэ л гэж. Тий боломж байна. Одоо яг энэ дотор бас одоо энерд ордоод аймаг жалтай өгөөдөнд бол бас хэдэн залуу байна. Ямар мангал явдал төгдөө төрүүлдэг. Болгоно. Баян өнгөрөх болов. Батмаг нэ. Батмаг нэ. Тэр бол бас сайхан харагдаж байна. Зөвхбаатарын нэг өсгөө сайхан харагдаж байна. Одоо ч үс энэ хэнтэй алтан цойж тий. Одоо энэ бол аймгийн чол дотроо бол хөвлөн давуу байртай харагдаж байна. Одоо чааш нь яаж гिचээж хийхдээ одоо бас хэлж мэдэхгүй тий. Өөрөө л одоо өөрөөс шалгалдаг. Энэ улсын чолтой хөвгтөр бол бас би бас үлэн зүгээр чаашаа одоо авар болтно бодож байгаа арангаан сөхөт гэж захалтай. Чи тэр бол үлэн чаанаа ингээд харахад алхаж явж үнтэй харж нүднийхэн харч юм уу арви юм дээр юм бол тэр юм бас авар болчих юм уу их хүн болох бол бодож юм би одоо. Гэтэл одоо яаж явах вэ мэдэхгүй байна. Тэр багш нарын хэлгээ өөрөөлж үтгэхтэй. Та одоо бүхэл одоо цаг үед өөрөө барилдсан олон одоо жил шав бэлдэж байгаа бүхийн туршлагатай хараад ер нь байр байдлаас нь одоо бүгдийг гадралх хүний хувьд бол бас ер нь бол нэлээ энэ цаг үеийн бас эцдүүдийг л нэрлээд байна даа л гэж миний хувьд бас бодож байна. Та бүхэн өргөнд цар шинийн барилдаанд барилж ирсэн тий? Барилж ирсэн нэг л батарсан. Нэг л барилж ирсэн. Сүүлд бас нэлээд залуучууд ирсэн барилж ирсэн. Одоо таны шавнараас барилдах уу? Одоо энэ сар шинээр болвол барилдаа бүртгэхэд дээд оруулыг бодож байна. 3-4 талаар оруулыг барилдуулыг бодож байна. Одоо яах вэ гэдэггүй байна. Өвөр Монголын үндэсний бүхий нийгэмлэг гэж байгуулагдсан. Тэгээ олон хошуудын төлөөлөлтөө тэгээ нэгдсэн нэг тийм тогтолцоо дүрмтэй болгож байгаа гэд бас нэг тийм сонсогдож ирсэн. Тэр талаар та сонирхуулаач. Ер нь бол Өвөр Монголын яг бүхий нийгэмлэг гэж байна. За гошуудынх байна, аймагуудынх байна. Яг одоогийн байдалд бол бас ингээд тийм сайн нэгдэж чадахгүй. Тэгээд учир нь бол өөл гажир орны бүхчүүдийн онцлог ондон байна. Тэгвэл үнэ санаа бодол ондон байна. Одоо яаж хөгжүүлэх гэсэн шүү. Ер нь бол явандаа бол төвлөр. Тэгээд одоо бол ингээд яг ярилж ийн, хэлж ийн, содолж ийн. Тэгээд явж байгаад бол нэг тал дараа бол төвлөр хаалга ойлгож байна. Таны төрсөн дууд цум бас олон алдартай бүх байна. Тэгээд дууд цум яг дөр үе хүмүүс байж ирсэн. Одоо сүүлийн үе тийм одоо
сайн өгч өөхөө. Дөр үе үлэн байжсэн. Би таныг анх нөгөө сонсоод дуутын төмрөө гэдэг харин овгны болов гэж татсан байхгүй. Үгүй. Тэгсэн чинь таны нутгийн нэр байсан Сомны шүү нэр дээ. шүү дээ. Сомын нэр байсан. Ер нь таныг бас өвөр Монголд дийлэнх нэр нь дуутын төмөр, Бат итгэл тавга, дуутын төмрөө гэж нэрлэдэг байдаг байсан. Та ер нь айлын хэд хүүхэд вэ? Би ах トゥ 9 Олвол юм байна тий тий. хамаг байгаа нь тий. Танаас өөр барилцсан хүн бас байна. Манай ах нар өөр жоохон барилтнаа өдөө малчин бөхчүүд. Одоо таны удмын бас барилж байгаа бөхчүүд байна. Одоо яг манай одоо юу л бас жижиг жингэд манай бөхөө манглайгээд одоо нэг гатад бөхөөрөө гаттын авраг байна. За тэр 2 жил одоо шахнаас явж байна. Одоо манай яг удмаас бол манай том гөрөөс бол Баталтар гээд манай авах хүүхэд. Одоо надад бол аав нь надтай нэг үе болно. Тэр надад одоо хүүхэд биш дээ. Баталтар гээд ойр усан Хуланбуур аймагт бүх орны залуучдын барилдаанд төрүүлж байна. Сайхан би бэлдэрт чөлөө төхөр барилж ийсэн гэд баг метр 90 гарахаар 85 6 байх уу. Сайн баяр гэдэг аав нь тий. Аав сайн байж. Юу сайн мэдж штэ. Тий би тантай зөв нөгөө нэг аавынд нь очиж ийсэн. Тий яач. Тий миний үеийн бас барилддаг барилдана. найрандаас ороод идэг залуу байсан тий. Бүхийн одоо энэ зам бэлтгэл сургуульд хийж одоо өөрийгөө бэлдэх бүхий одоо энэ төлөө хөдөлмөрлөхийн хөдөлмөр бол бас тийм амаргүй. Та энийг бол одоо яг өөрийн биеэр одоо мэдэрсэн ийм хүн. Та бол их хөдөлмөрч хүн шүү дээ. Ганц одоо барилдаан гэлтгүй амьдралд одоо их хөдөлмөрч одоо бусдад их үлгэр дуурайлал болж одооны хорвол нөгөө мотивац л гэдэг нэг тийм сэтэлжүүлдэг хүнийг одоо ингэж шахдаг, шаарддаг сайн барилдуулахын төлөө одоо залуучуудыг ингэж бэлдэж байгаа ийм хүн. Одооны энэ залуучууд бөхөр анх хичээлж эхэлж байгаа энэ залуучуудад одоо хандаж бас энэ бүхийн талаар бүхий одоо бүх болохын өсөл мөрөөдөлтөд хүрэхэд ер нь яадгийг энэ талаар та дончул ерөнхийдөө бол одоо өвөр монголч, ар монголч ерөнхийдөө хандуулаад ирэхэд бол нэг ер нь ханд шийдлэх юм бэл. За манай үе гэдэг ч юм уу надаас дараа дөр үе юм. Одоо танай үе ч юм уу. Ер нь бол одоо бол ер нь нөхцөл сайжирсан одоо хийхэд айлж гаж ард бүхий хийх нөхцөл сайжирсан. орчин нөхцөл. Сайжир. Гэтэл одоо яагаад бас зарим ингээд сайхан барилдмаар хүн удаан барилдахгүй байна уу? Гэнтг алга болоод байна. Энэ юм дээр бас яхан сэтгэл муутай оролдоод байна уу? Жаримод нь бас ингээд сайн барилдаад байна уу? Гэж одоо бол нэг бүх холхон бол ер нь бол одоо бидний өнгөрөлтөөсөө нөгөөчд бол за би нэг бүх холнаа гэдэг ингээд үнийхээр одоо ингээд жорцсон бол байхгүй. Одоо өөрөө нь одоо сайн чармай дэвчил сурах одоо ингээд өөрөө нь нөрлөхөө байж болохгүй. Өөрөө бие бол ер нь би одоо тгээс хэлж байна. Хүн бол мундаг харагдах хэрэгтэй. Хүн бол өдөө доор одоо дараа байж ийж сайн хийн. Тэгээд ямар ч юм дээр голоо сунгаагүй одоо хоол идсэн ч хоолголохгүй хоног унтсан ч ямар ч хаяа одоо хонжуулна. Ямар ч одоо жавлантай, бөтрөлттэй, ядралтай юм өөрөөсөө ингэ туулж өмбөл хамаагүй одоо ийм одоо зориг санаатай байхгүй. Тэгээд нэг тийм биш одоо нэг сайхан машин суун гэдэг ч юм уу, их сайхан байранд хонно гэдэг ч юм уу, гоё хоол идэнэ гэдэг ч юм уу. За ингэж бодож ивэл айнус нэг өдөр алдагдaltaд орд юм уу. Нэг өдөр хийх одоо хөрөнгөсөн зорилгод хүрч чадахгүй. Яг нэг авраг болох хүн бүх болох хүн бол тийм юм бодохгүй. Ер нь бол одоо би ингэж барилдаад амжилтаараа яг өөрийн одоо ингэж хөдөлмөрөөр одоо хүнээр ингэж сайхан аврах дуудвал юм сайн дууш. Өөрийгөө одоо би сайн барилдана аврах ч юм уу, сайхан жорго моргаар ч юм уу. Өөрийгөө хөгжүүлэх биш. Өөрөө л өөрийн үжил санаагаа өөрөө хөгжүүлэх биш. Тамайг одоо сайн болгоно дуудана ярина гэдэг чинь чаална арт том шалгуур байж та. Гэлээ бол одоогийн хүмүүс бол өөрөө сайн чарамах хэрэгтэй. За энэ багш нарын үгийг бол өөрөө бас маш сайн сонсох хэрэгтэй. Би бол уг нь биес өөрөө одоо хоёр багштай сайн ирлээ шүү дээ. Аябаатар багш. Нэг нь та мэдж байгаа Эрдэнэбаяр багш одоо дээр үеийн аврах. Би багш шүү дээ. Би хоёрхан багштай байхгүй. Ер нь би одоо ингээд багшаасаа ингээд имийг авч сурсны бодоод явал одоо бол ингэж боддیں۔ Энэ
залуучууд ингээд л одоо бэлтгэл дээр ирнэ. За ингээд мөрөлчгөө. За ийм нэг юм хийчихээ л гэдэг. Ингээд хийчихэл чимээгөө цааш явчихгүй. Ер нь тийм биш юм аа. Би тэр хоёр багшаас сурснаар ингээд ойлгосноор дахиад ингээд нийгэм үжээд ивэл хүн бол багшаас бол ер нь бол биенээс ингээд очиод барилдаан сурна. Амнаас нь олон үлгэр жишээ, жориг санаа суралчна. Бүхийн талаар маш одоо чаг гаргаж дээр үеийн бүхөттэй юм уу багш нартайгаа юм уу илүү одоо маш сайн чагарж ойлголцохгүй бол одоо нэг хүн ингээд л байнга бодвол нэг өдөр баг гар утас үддэг чагаар харин байна. Хүнтэй ярилж чачихын чөөрцсөн. Гэн илүү бүхий ярилж байгаа нь бүр чөөрцсөн. Ингүүл чиний биеийн тэр хүнээ өнгөрөл тэр одоо арга ухааны яаж авах юм? Тэгэл чагчаа өнгөрөл гараа явчих. Инглевд одоогийн залуучуудын дотмог бол илүү одоо ингээ бөхөө мэддэг үнтэй ойртож ярьж хүнтэй сайн ярьж ойлгож жижиж гэн илүү одоо багштай бол ганцхан одоо дэвжэн дээр биш. Бусад чагарч байнгын холбоотой ангинуу чигнүү яануу тэр багш гэдэг хүнээс хамгийн наачхан багш гэдэг хүнээс ингээ хартнаас нь эхлээд энэ одоо юу бодож гинөө. Ингэсээр ингээ тэр нэг хүнийг чи биширч чадах юм бол яг тэр хүнийг биендээ ховлуулж авдгийг. Чи бишрэхгүй зүгээр тэр нэг мондог багшаа гээд би ч одоо орон байв мондог болтноо гэж. Тийм биш ээ. Чи тэр хүнийг өөрөөсөө дотоод сэтгэлээс нь биширж одоо ирж ийж чигжи тэр хүнээ байх эрдэм чадвар өнгөрөлтийг одоо биендээ хүлээж авна. Тэгээд ирвэл одоо бусдаас илүү ойлголттой бүх гэдэг юм ойлгоно, барилдаанаа ойлгоно, цааш барилдаан ч ахих хүнийг дийлэх арга ч яригдана. Тэгээ ийм л тал нь илүү байгаас гэж бодож байна. Гэж одоогийн байдал одоо танайхнаас баг адилхан байх л гэж байна. Ерөн бол залуучууд хүнтэй ярилж цаалнууд одоо бүх ярих юм бол чөөрөөд л ингээд ярихгүй өөр утсан дээр хадлаа л гэдэг тий. Та яг өөрөө эд одоо барилж байхдаа ямар амжилт үзүүлж ийсэн бүх вэ? Та дундад маягийн бүхий улсын аврагт хэд төрүүлсэн бэ? Би одоо дунд маягийн бөхөөр бол одоо чи уралдааны төрөл нондоо ш маратын чөөхөд усны уралдаан, малчин тариатны уралдаан, аврагчлуу уралдаан, за баян тамирын уралдаан тэр ингээд төрөл. Би яг 17 төрүүлсэн. Угсаа дунд маягийн бөхөөр. Дундад маягийн бөхөөр. Одоо энэ Жүнгүүши гэдэг байгаа тийм. Хятад үндэсний бүхийн 17 удаагийн улсын авраг. Өвөр Монгол бөхөөр та ер нь 1024 бүхтэй найрт хэдэн удаа яг таныг эд байх үед таарва. Тэр үед бас их цөөхөн байсан гэж ярьсан. Тэр ингэсэн шүү. Би бол яг бидний үед одоо бас найр бас оширсан. Дөр үеэр тул бас сайн байсан. Тэгээд яг том найр бол бас юм харин байхгүй. 512 мянган төгрөг цөөхөн. Яг одоо миний хамгийн боломжтой одоо яг одоо 26 долоотой таарсан манай жүүж юмчинд нэг 1024 96 онд. Тэр бол авбал аммаар одоо яг болцсон байсан. Тэгээ би сүүсүүлд багш гэдэг нэг гатад бүхийн тэнд очиж 32 доо. 5-ын давд очиж. Наашин бол одоо дахиад байхгүй байж нэлээд 30 гараад нэлээд сүүл бол одоо таарсан. Нэлээд одоо барилдаа нугийнхи хөрөхгүй болчихсон. Эд үедээ бас арай хөрөхгүй. Тий хөрөхгүй. 562 бүхэд хэд төрүүлсэн та? Би 3хан төрүүлсэн. Хэдэн удаа барилдсан ер нь 562? 562 зөндөө барилжээ. Зөндөө барилцсан одоо ингээд 3 төрүүлсэн. Хэд үзүүрлсэн? 2 одоо 4 үзүүрсэн. 7 удаа 562 бүхэд 4 үзүүр бололтож явсан Монгол бөхөр бол. За одоо ингээд би танаас бас нөгөө өвөр Монголд 100 ингээд найр их болдог штэ. Тий барилдаа. Нэг жил та ер нь хамгийн олондоо хэдэн наадамд орж ирсэн? Нэг одоо зуны хугацаа 2000-аад оны үед бол бас нэг 40-50 барилганд орж ирсэн шүү. Нэг зундаа. Тий нэг зунд орж ирсэн. Эд одоо сайн байх хамгийн одоо тэр оргил үедээ 100 ер нь хэдэн удаа унж ийсэн. Цөөхөн унж ийсэн гэж сонсч ийсэн би. Би ингэсэн. Би чинь 94, 95, 96 жилд 3-4 хонсон. Дахиад наашаа явж байгаад буюу хаад жахан солраад дахиад 2000 оны өвөл дахиад бэлтгэл хийгээд сайн шүү хийгээд 2001, 2, 3 онд би 3 жил би яг 4 хонсон. Өмнө 3 жилдээ бол бас нэг 3 унаа. Сүүлд бас тэр одоо жилдээ бол жилд 3 жил 4 удаа унж ийсэн гэдэг чинь бас л аргагүй л одоо Бат итгэлд авраг гэж Бат итгэлд гэж нэрийг бол ер нь бас баталгаатай тэгээд итгэл алдахгүй гэсэн тийм л тодорхойлолтоор бас таны авраг золны орд бас өгж исэн болов уу гэж бодож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж сонирхсан эрх хүмүүндэд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт Өвөр Монголын өөртөө цохорны Шилэнгол аймгийн Дууд нуур сумын харьяад Бат итгэлд авраг төмөр авраг одоо өргөдөж оролцсон. Тэгээд танд бас их баярлалаа.
Таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийг үзэж байгаа бүх асууданд хадлын өндөр амжилтыг хүсье.